Монгол хүүхдүүд яг их сургуулийн өргөдлийн эссе буюу personal statement бичгээд маш том хүндрэл туулдаг. Яагаадгүй гэхээр ихэнх нь зохион бичлэг гэж бодоод яг монгол хэлнийхаа зохион бичлэг шиг бичдэг. За монгол хэлний зохион бичлэг хэдүүлээ бодох юм бол маш тийм уран яруу хэллэгтэй, үг ишлэл ашигласан, жоох юм бөөрийн хэлсэн байгаад идэв штэ тий. Том зургаар харсан. Тэгэнгუთ их сургуулийн өргөдлийн эссе яг эсрэгээр явахгүй. Ерөөсөө тийм том зураг хайдгүй, тийм том уран яруу байхаас илүү маш энгийн түүхээр дамжуулаад тухайн хүүхдийн үнэт цэнэт зүйлс, ирээдүйн зорилго, тухайн хүүхдийн одоо бүхий л цогц чанарууд үнэртэж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ нь аягүй чухал. Яагаад гэвэл хүүхэд маань одоо бүтэн 12 жил сурлаа гэж бодоход 12 жилчингээ нэг зүйлийн төлөө өрсөлдөх ёстой юм шиг бодцсон явж байдаг. Ангиараа эцэгчүүд ч гэсэн яг тийм байна. Яг л нэг бүгдээрээ ангитаа нэг хичээлүүдээр онцгараад бүгдээрээ ингээд төгсөөд дараагийн ангитаа амжилтад орох гэсэн яг нэг зорилгын төлөө явж байгаад за хичээлүүд нь ч гэсэн яг адилхан. Энийг чи сур, энийг сур гэсэн нэг иймэрхүү одоо урсгалтаа явж байгаад гинт нөгөө их сургуулийн процедур болоод ирэнгуут яадаг вэ гэхээр гадаадын ихтэй сургуулиуд чи юу хүсэж байгаа? Чи хий юм бэ? Тэ? Чиний дуртай зүйл юу юм бэ? Чи яамаар байна гэд эргүүлээд асуугаад ирэхээр хүүхдүүд маш том цогцолтонд ордог. Бараг ихэнх нь хизээч тэр асуултыг одоо хариулж үзээгүй, хинч асууж үзээгүй байдаг. Тэгэхээр үүн дээр бол бид нар маш сайн тулж ажиллаад их сургуульд амжилттай эсэж тэтгэлэг авахд хамгийн чухал нөлөө үзүүлээ. Эссен дээр нь бол бүр яг ингэж ганцаарцлж ажилладаг байгаа.